Монголын хөрөнгийн бирж үйл ажиллагаа эхлүүлээд 20 гаруй жилийн үүрэг үтсэн. Гэтэл иргэд хөрөнгийн зах зээл гэдэг ойлголтыг одоо хэрн ойлгохгүй байна. Цэнхэр ягаан тасалбарын учрыг олоогүй байтал Эрдэнэс 5-7 хувьцааг иргэн бүртгэсэн нэрийн дор хувьцаа эзэмшүүлэхээр болсон. Гэсэн ч иргэд яах учраа одоо болтол олоогүй байна. Тэгвэл иргэн та хувьцаанаас хоёр төрлийн ашиг олох боломжтой. Хувьцааны үнийн зөрүүнээс ашиг олох, хоёр дахь ашиг олох арга нь ногдол ашиг авах юм. Брокер дилерийн компаниас сонгосноор мөнгө болон үнэт цаасаа байршуулах данс нээлгэнэ. Брокер дилер таны өмнөөс үнэт цаасны зах зээлд оролцдог байна. Монголын компаниуд хөрөнгийн зах зээлээр дамжуулан өөрсдөө хөрөнгө босгож авах, хувьцаагаа гаргах замаар нэмэлт хөрөнгийн их усүртэй болох замыг нээж өгөх учраас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Монгол улсын хөрөнгийн зах зээл хөгжсөн орнуудыг бодвол жижиг, цаашид зах зээл хөгжөөд ирэхээр шинэлэг зүйлс хэрэгтэй. Хөрөнгийн зах зээл гэдэг цаг хугацаа болон үнийн уралдаан гэдгийг их сурвалж хэлж байна. Харин Монгол улсад хөрөнгийн бирж хувьцааны талаарх мэдээлэл хомс байдагтай холбоотой алдаа эндэгдэл их гардаг гинэ. Хувьцаа нэг буюу нэгдмэл сонирхолтой этгээдүүдэд хэд төвлөрснөөр хувьцааны хөрөх чадвар муудан зах зээлийн үн цэний алдахад хүрдэг. Монгол улсын хөрөнгийн зах зээлд ажиглагддаг хамгийн түгээмэл ойлголт болох жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдснөөр хөрөнгийн зах зээлийн нэр хүнд цаашдын зорилгыг бүдүүрүүлдэг гэлээ. Тэгэхээр хөрөнгийн зах зээл хөгжснөөрөө тэр дундад чинээлэг анги бий болно гэж яагаад хэлээд байна уу гэхээр одоо л ингэж штэ компаниуд 1 2 3 эзэнтэй компаниуд тэнд бизнесийн үйл ажиллагааны хөө идэвхжээ томроод байгангууд тэр 3 4 хүний эсвэл тэр 1 2 хүний тэр гэр бүлийн л хөрөнгө тэнд өсөөд яваад байгаа байхгүй. Гэтэл иргэд энд эдийн засаг яаж ч өсөөд оюутлогоос ямар ч их зэгс гараад нөгөө авдаг цалингаал аваад штэ. Хэрвээ жишээлбэл оюутлогоо гэдэг компани Нью-Йорк дээр биш Монголын хөрөнгөний биржээр хувьцаа гаргацсан байсан бол тэндээс нь иргэдэн нөгөө хувьцааг нь худалдаад авчих юм бол зэсийн үн өсөх үед оюутлогоо олборлолтоо эхлэх үед хувьцааны шанс дагааж өгсөд нөгөө хувьцааг нь авсан иргэдийн ч мөнгөнд дагаа авсчих байхгүй. Яг энэтэй адилхан одоо жишээ нь маш олон дотоодын компаниуд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр компаниуд ч өөрсдөө биржлэр хувьцаагаа гаргахгүй зөвхөн тэнд тодорхой цөөн тооны хөрөнгө оруулагчид тэнд мөнгө одоо компанийн амжилттай мөнгө өсгöd. Тэгээ олон хол нөгөө талд үлдчихэж байгаа. Тэгээд тэр хүмүүсийг биржлэр гаргаад ирэх гэхээр нөгөө хөрөнгөний зах зээл нь хөгжиж гэж. Тэгэхээр хөгжүүлчихвэл тэр хүмүүс биржлэр гараад ирнэ. Нөгөө талаас нь олон хүмүүс хувьцааг нь авчна. Тэгээд нөгөө массыг хамарсан, нийгмийг хамарсан хөрөнгө оруулалтууд хийгдэж эхэлэх юм боломж байгаа. Том хувьцаа эзэмшигч нар тухайн компанийхаа хувьцааны 51-ээс дээш хувийг эзэмшсэн байхад компани бүхэлдээ буюу хэсэгчлэн нэгдмэл сонирхолтой хэсэг бүлэг хүмүүстэй төвлөрөх тохиолдол бий. Үүнээс үүдэн жижиг хувьцаа эзэмшигчдийн санал бодлыг авч хилцэхгүй байх. Тэдэнд хувьцаа эзэмшигчийн хувьд эдлэх эрхийг нь олохгүй байх зэрэг зөрчил илэрдэг байна. Энэ байдлыг арилгахын тулд Монгол улсын хөрөнгөний зах зээлийн шинжээчид сүүлийн 5 жил ажиллаж эхэлсэн гэлээ.